Шалдалж нүцгэлэн бай мөнгө олох шалтгаан нь юу байсан бэ? За юу айцхан бамбарнууд минь. Буцаа Солонгос кинонд орсон чинь манай бамбарнууд ч бөөн баяр ах шиг байна тий. Яг өмнөх бичлэг дээр та хэд лайка сайн дараад комментуудаа сайн бичсэн учраас цаг алдлахгүйгээр дараагийн бичлэг руугаа шууд орохоор боллоо. Өмнөх киногаар 2025 оны кино ярьсан бол энэ удаад ярих кино бол арай өмнөх буюу 2012 оны Don't Click буюу монголчилбол битгий дар. За тэгээд олон юм яриад явах уу 2012 оны Don't Click кино руугаа орцгоо. Ингэснээс манай бамбарнууд бичлэгээ үзээд хэр их таалагдсанаа 10-аас хэдэн оноо гэд өөрсдийнхаараа дүгнээд комент хийжээрэй за. Нэгэн сурагч охин харанхуй шөнөөр их л айсан шинжтэй ганцаараа алхаж байгаад нэг агуулгач гэмээр зүйлийн хаалгыг нээхэд өөдөөс нь тоглоомын хүүхэлдээ унаад л ирхэн тэр. Сурагч охин ч одоо болиод өгөлдөө гэдэл орилоход харанхуй агуулгаас нэг зүйл сурагч охиныг татаж оруулаад л хаалга нь хаагдаж буугаар кино маань эхэлнэ. Манай киноны нэгэн чухал дүр болох Сэй ажилдаа ярин хувцас солиж байхад нэг хүн хараад л байгаа мэт нэг л сонин мэдрэмж төрөөд л байдаг. Энэ үеэр саяны Сэйгийн дүү буюу манай киноны гол дүрийн охин сурагч Жомми найзуудтай энийг хардаа маш их үзэлт аваад мөнгөнд дөнгөж сая ороод ирлээ гэж компьютер дээр нэг бичлэг үзүүлэхэд сайхан гар нэлээд богино хувцастай маск зүүж байгаад belly dance center гэж бичлэгээ интернетэд тавиад тэр нь viral болоод маш их үзэлт аваад бөөн л мөнгө олж байгаа юм байлээ. Найзууд нь ч гэсэн юу вэ ямар гоё юм бэ ийм амархан юм уу наа чи миний цагийн ажлын цалингаас хавь илүү юм бэ штэ гэж ярилцаж харагдана. Кадр солигдоход Сэйгийн найз залуу болох нэлээд чадварлаг мундаг IT залуу болох Жүнхюг хэдий оюутан ч гэсэн бүр улсын кибер терроризмтай тэмцэх хэлцээр урилгаар ирчихсэн нэг гарсан сүлжээний асуудлыг нь шийдэж өгч харагдана. Тэнтхий ажилтан ч гэсэн яа чи нэр оюутан гэхэд үнэхээр чадварлаг юм аа. Бидний бүхэл бүтэн 7 хоног үзээд хийж чадаагүй зүйлсийг ганцхан цагийн дотор амжуулчихлаа штэ гэдэл баарг шүтсэн шинжтэй л харагддаг. Хэдүүлээ энэ залууг хооштой IT залуу гэж дуудаа авчээ. IT залууч найз охиноо уурлуулчихсан тул Сэй буюу манай Жоммины эгч рүү залгаад мессеж бичээд бөөн зөндөө л уушлалтгүйсэн ч өнөөх нь ёстой л нэг нүүр өгдөггүй дээ. Манай Жомми ч хичээлээ тараад эгчийнхээ ажил дээр ирэхэд эгч нь нөгөө бичлэгийг нь олоод үзсэн тул жаал загнаад би аавд хэлнэ шүү хэдий Америкт байгаа ч гэсэн чамааг ёстой нэг загнаж өгөндөө гэдэл. Нөхөөрхий манай хоёрын ээж нь байхгүй харин аав нь Америкт ажилладаг тул хоёулахнаа л амьдардаг юм шиг байгаа. Манай Жомми ангийнхаа найзуудтайгаа өнөө бичлэгнийхаа тухай яриад нэлээ мөнгө олж шүү гэж ярилцаад байж байхад ангийнх нь хоёр найз нь танаа эгч чинь найз залуу мундаг IT гээстэй. Тим юм чинь интернетээр хориотой бичлэгүүдийг олуулад авчаач. Хэдүүлээ интернетэд байршуулад гоё мөнгө олоо л тоо болтгүй юм байна шүү гэдэл манай өнөөс гуйж харагдана. Удаачгүй IT залууч ирэн манай Жоммитай цаг тавуулчихсан байсан тул уулзаж эхэлнэ. IT залууч өөрхий эгчийг нь гомдоочихсан тул эгчтэй хэлээд намайг жоохон магтаад өгөлдөө өнтер гээл гуйх гэж ирсэн л юм байна лээ. Харин мэдээж л манай сахилгагүй Жомми ийм гуйлтыг юу гэж зүгээр өнгөрөөхөв. Эгчийнхаа найз залууд хандан бололгүй яах вэ? Харин зөрүүнд нь та надад өөрийн чадвараа ашиглаад интернет дээр байдаг нууц хориотой бичлэгүүдийг олж өг гэснээр IT залууч хөөрхий аргагүй ирэхэнд зөвшөөрхөн тэр. Кадр солигдоход манай хүний эгч Сэй ажлынхаа менежертэй нэг зүйлээс болоо маргалцснаа шууд л ингирийнхаа тэмдгийг ширээн дээр нь шидчихгээд би тэгвэл ажилласаа гарлаа гэж хэлээд л гараад явчихдаг. Бас л айштай нөхөр байгаа юм шүү Оройч болоход өнөө IT залуу улсын кибер терроризмтай тэмцэх хэлцээр ажиллаж байхдаа ажилчдыг нь явсны дараагаар нууцаар серверийн компьютерт нэгэн флаш диск залгаад бөө юм уншуулж байгаад хориотой хориглогдсон гэх хэдэн бичлэг олоод яг л флаш руугаа хийх гэж байхад тентхийн харуулна гараад л ирдэг. Чи харихгүй юу хийгээд байгаа юм бэ? Али за гэлзаарай би түгжих хэрэгтэй байна гэж хэлж байхад компьютерийн маус яаж юм бүүмэд өөрөө хөдлөөд нэг бичлэгийг шууд флаш руу хуулчих ба манай IT залууч би хуулчихсан билүү гэж нэг ч юм бодлохгүй шууд флашаа салгаад л аваад явдаг. Энэ үеэр нөгөө талд манай хоёр гэртээ байж байхад эгч Сэйд нь яагаад ч энэ тентхийн хяналтын камер буюу CCTV-нүүд өөрийг нь ажиглаад л дагаад л байгаа юм шиг их сонин мэдрэмж төрөөд л байдаг. Эгчдүү хоёр ч хамтдаа усанд орж байхдаа аав ер нь хизээ ирэх юм бол манай ээж гэж ер нь ямар хүн байд юм бол хоёулаа зөндөө мөнгө олоод сайхан амьдрнаа гэж ярилцаж харагдана. Санхүүгийн байдал нь нэлээд хүндхэн байгаа тул хөөрхий эгч Сэйн их сургуульд оруулахгүй шууд л ажил хийж эхэлсэн юм байна лээ. Удаачгүй IT залууч гэрийнхэн гадаа ирээд манай Жоммиг дуудаад өнөө флаш дискээ өгөөд за тэгээд эгчтэй сайн хэлээрэ намайг сайн магтан шүү гэж ярьж байгаад салцгаадаг. Эгч нь ч өрөө рүүгөө явж байхад бас л ямарваа
нэгэн зүйл өөрийг нь дагаад л байгаа юм шиг сонин зүйлс мэдрэгдээд л байдаг. Манай Жоммич гэртээ яран ороод өнөө флаш дискийг компьютертэй залгахтал нэг л сонин тог интернет тасалдаад л компьютерийнх нь веб камер өөрөө шууд ласаад л эхлэх ба дэлгэцэн дээр нь don't click буюу битгий дар гэх үг гараад ирэх ба түүн дээр нь дараад ортол 108.1 гэд биччихсэн ганцхан бичлэг байхан тэр. Манай Жоммич юу вэ? Ганцхан бичлэг юм уу гэдэл шууд дараад л ороход нэгэн хүн жижигхэн тоглоомын хүүхэлтэй гидсийг нь хутгаар зүсч онгоолгоод дотор нь будаа энтер хийгээд нүдийг нь ухаж авч оёод улаан утсаар уйснаа дүүрэн устаа нэг саунд хийгээд өөрийнхөө гарыг зүсснээ дээрээс нь цусаа урсгаад ер нь л нэг тийм ойлгомжгүй хараал хийж байгаа мэт бичлэг байдаг. Яг энэ үеэр манай хүний өмнөх нөгөө бичлэгийг интернетээр түгээж өгсөн буюу ерөнхийдөө бол иймэрхүү ажил хийдэг охин интернет кафе дотроос видео кол хийснэ. За чиний бичлэг чинь нэлээд сайн үзэлттэй байгаа сте. Ахаад бичлэг байна уу? Сонирхолтой бичлэг байвал би мөнгө харамлахгүй шүү гэхэд манай Жомми байлгүй яах вэ? Би өстой гоё юм олсон шүү гэдэл шууд саяны бичлэгээ явуулчихдаг. Мэдээж араас нь төлбөр мөнгөн ч гэсэн газ орж ирж л харагддаг. Манай сахилахгүй Жомми ихчийнхээ өрөөнд орон ихчээ энийг хартаа 20-той бичлэг гисэн гэдэл нөнөө флаша компьютерт нь хийгээл нээтэл түрүүхэн үзэхэд файлынх нь нэр нь 108.1 гэсэн байснаа одоо болохоор 108.2 болчихсон байх ба нээгээд үзвэл түрүүн үзснээс тис өөр бичлэг байхан тэр. Метроны буудал дотор нэгэн согтуу хүүхэн сууж байхад нэг ахгүй уншиж байсан сонингороо хаагаад ер нь л нэг тийм гажиг сайко нөхрийн бичлэг шиг л харагддаг. Манай хүн ч өөрийнхөө өрөөнд ороод өнөө флаша дахиад залгахтал файлынх нь нэр нь одоо 108.3 болчихсон байх ба ороод үзвэл нэг сонин цав цагаан газарт байрлах цав цагаан шүүгэнээс нэгэн гар гарч ирж байснаа гинтэл нэг эвгүй эмэгтэй гарч ирээд манай хүнийг нэг сайхан зочоохон тэр. Мэдээж л зочих дуунаар нь ааш муутай их чинь орж ирээд хичээлээ хийгээд өнөө флашыг нь аваад л явчих ба их чинь дэлгүүр гарахад гудамжны CCTV камерууд нэрэл бүр дагаж харагдаад л байхан тэр. Энэ үеэр бүр л хийцгүрсэн манай Жомми хөгжим чангалаад сонсох ба нөгөө талд түрүү манай хүнээс өнөө бичлэгийг авсан нөгөө элдв бичлэг интернетээр тавьж үзэлтээр нь мөнгө олдог эмэгтэй өнөөх авсан бичлэгээ тухтай гих чинь үзэж байхад Өглөөж болж манай Жомми сургууль дээр очиход хүн болгон сонин хараад байх ба нэг сурагч нь сургалтын менежер чамайг дуудаж байна гэснээр нь гайхаад очтол өчигдөр орой хагас нүцгэн бүжиглэж байсан бичлэг нь компьютерийнх нь веб камераар өөрөө хийгдээд бүр өөрөө интернетээр цацагдсан байхыг нь олж мэдэх ба сургалтын менежер нь чи заавал ийм аргаар мөнгө олох хэрэг байгаа мó тэргээл манай хүний би бишээ гэх тайлбарыг нь бүр огт сонсдоггүй. Манай хүн ч сонин юм да юу вэ тэргээл буцаад хичээл дээр орж ирээд суухад гинтэл цамцсан дотроос нь бөөн будаа урсаж гараад бүр эмхтэй хүний урт ус гарч ирээд хачаа хачин зүйлс болох ба энэ нь мэдээж л хий зүйлс харсан байхан тэр. Зэг sorry дундуур нь дөрөв ясаараа газ нэг санал аваадах. Өмнөх бичлэг дээр эхний интрогоороо шинийг нь ашиглах уу, хуучныг нь ашиглах уу гэж санал авахуд Facebook болон YouTube дээр баг л ижил тоотоо санал авсан тул ер нь хоёр интрогоо хольж ээлжилж ашиглахаар болсон шүү. За харин одоо хоёр дахь интро буюу киноны эхлэлт болон төгсгөлд гардаг интро дээрээ санал авъя. Мэдээж хуучны нь бол энэ. Харин шинэ нь бол энэ.
Тэгэхээр манайхан яг аль нь гоё байна, алийг нь хооштой ашиглах уу гэдэг дээр хуучин эсвэл шингээд доор комментаар саналаа хэлээрэй. За мэдээж саналыг нь харж байгаа тоорон шийдэн шүү. Яг буцаад кинонд орцгоё. Гэртээ харахаар метронд суудвал хідэн охтууд нөгөө бичлэг дээр нүцгэн бүжиглээд байсан охин мөн байна энэ гэж бахар нь очиж маргалдаа сүултээ бүр зодолтоод зодоон хийж буй бичлэг нь ахаад л интернетээр задраад ер нь л юмс нэг л хяналтаас гараад эхлэндэ. Оройн их чинь өрөөнд нь орж ирж шууд загнаад л манай жомми ихчээ би бишээ тэр компьютер өөрөө хийсэн ер нь л тэр бичлэгийг үзснээс хойш сонин зүйлс тохиолдоод байна гэж хэлэх хэдий ч мэдээж л ихчин ч гэсэн ийм зүйлд нь яаж итгэвдэ тий. Манай хүнч бүр урлан ихчийнхээ өрөөрөө дайрч ороод л өнөө флашаа аваад л яг л бүр донтсон хүн шиг ахиж компьютертэй залгаад л үзэхэд энэ удаа гарсан бичлэг нь нөгөө өөрөөс нь бичлэгийг нь авсан эмэгтэй хэрхэн ухаж байгаа тухай харуулсан бичлэг бахан тэр. Игч Сэйн орой унтаж агаад нэгэн чимээнээр сэрээд галтагоороо очиж харуул манай жомми өлсөөд байна гэж яг л галзуу хүн шиг бөө өндөг энэ төр хагалчихсан. Бараг л түүхийгээр нь идэж байх ба болиулах гэсэн ихчээгээ шууд алгадснаа өрөөрөөгөө алхаад л орчихдог. Игч Сэйн ч өөрхий бүр л аргаа баран хэдийгээр маргаантай байгаа ч гэсэн өнөө IT залуу болох найз залуу руугаа залхан манай дүү ингээд байна тэгээд байна гэж хамаг юмаа яриад л шууд тусламж гоох ба манай жомми бүр цаасны утга барьчихсан. Надад битгий саадвал гэж зогсож байдаг. Ашгүй удалгүй манай IT залууч ирэн гэрийнх нь энэ тэнд нь камер байрлуулад зүгээр ах уу жоммигийн компьютер вирусцсан байх. Би засаад өгье. Энэ камеруудаар дүүгээ харж байгаарай. Харин өрөөнд нь камер тавьж чадахгүй байгаа тул энэ бамбруушны нүдэнд нь бүр байршил илрүүлэгчтэй камер тавьчихсан байгаа гэж ярилцаж байхад гинтэл тогн тасрах ба мань хоёрч гараад гэрийнх нь ардуур тойроод доошо зойрын хэсэг рүү н ороод тогны шийтийг нь буюу манайхны хэлдгээр бол пускатлыг нь дээшлүүлснээр ашгүй тог нь буцаад ирэх юм тэр. Мань хоёр тогоо асаачгаад өнөө камертай бамбруушийг нь оруулж өрөөнд нь тавих гээд манай IT залуу өөрөө оруулж өгөхөд манай жомми бүр нүүр амаа нэлээд сүрхээ ботчихсон. Игчийнхаа найз залуу руу ханд шидээд гарыг нь авснаа та миний энд хурч үзмээр байна уу гэж би энэ дээрээ тавиад ер нь л манай жомми нэлээд хэвийн бус болсон байхан тэр. IT залууч явж игч Сэйн өнөөх бамбруушны нүдэн дэх камераар дүүгээ нууцаар хянаж байх ба манай жомми өнөө бичлэгтээ бүр донтчихсан дахин үзсээр байгаад 108-аас 107 хүртэл нь үзчихсэн байх ба 107 дугаар бичлэг нь нөгөө киноны бүр ихэнд гарсан нэгэн сурагчийг ямарваа нэгэн зүйл агуулгах руу татан оруулж буй бичлэг байхан тэр. Нийхүү 108 дахь буюу хамгийн сүүлийн бичлэг нь нэгдэхэд шууд л ороод үзсэн манай жомми үгүй гэж л орлоод хамаг юмаа шидлээд л эхэлдэг. Игч Сэйн ч энэ үед дүүгээ компьютероор хянаж аваад унтчихсан байх хооронд Нийхүү зочинс ирэхэд манай жомми хизийнэ гэрээсээ гараад явчихсан байх ба их чинь өнөө бамбруушны камертай нүдэн доторх GPS-ээр нь байршлыг нь шууд хараад байгаа газар руу нь яран хөдөлдөг. Энэ үеэр IT найз залуу ч одоо ажиллаж буй кибертерроризмтай тэмцэх хилцийн таньдаг ахлахаасаа тэр нууц гэсэн бичлэгний тухай асуухад өнөө ах нь тэр дотор нэг сонин бичлэг байж байгаад хаагддаг вебсайт уу тэр бичлэг дээр нь нэг залуу согтуу эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үзүүлж буй тухай гардаг. Гэхдээ тэр бичлэгийг нь хийсэн охтууд албаар их үзэлт авах гээд бичлэгний сүүлийн хэсгийг нь тастаад оруулсан байсан. Тийм л учраас тэр залуу хэдий тэр согтуу эмэгтэй туслах гэж оролцсон ч бичлэгийг нь тасцснаас болоод бэлгийн дарамт үзүүлж буй мэт харагдсан байсан. Бүр цаашлан тэр бичлэг нь интернетээр бөөн шууган болж тэр залуу энэ бүх дарамтыг дийлэлгүй амиа хорлож үүнийг нь мэдсэн эхнэр нь зүрхний шигдээсээр ч мөн араас нь өнгөрч харин ганц үлдсэн охинд нь их л хэцүү байсан да. Онлайнаар ааврын дайрч байсан хүмүүс бүрч болоогүй нэгэн вебсайт нээж тэдний гэр бүлийн тухай ганц амьд үлдсэн охины тухай гэж бүх мэдээллийг нь ил болгосон. Тэр вебсайт дээр хөөрхий охин манай аав хүчирхийлэгч биш гэд маш олон удаа хэлсэн ч хүмүүс чи үхээч хурдан үх. Тийм новшин үний хүүхэд байж үхээч чи гэж хитрхи муухай үгсээр дайрсаар л байсан. Хөөрхий охин энэ бүх зүйлсийг тэсэлгүй яг л аав шигэ бичлэг хийж байгаад амиа хорлсон юм байна лээ. Үүний дараа бид нар тэр вебсайтыг яаралтай хаах арга хэмжээ авч чадсан ч хэдийнэ оройтсон байсан. Мөн тэр өрөвдөлтөй охин амиа хорлохоос өмнө нэг тийм сонин хараалтай холбогдолтой зан үйл энэ төр хийсэн
бичлэгээ интернетэд цацсан байсан. Хүмүүсээ гэж бас л хэрцгий байгаа шүү хэмээн хэлснээр хэдүүлээ яг юу болсон тухай маш сайн ойлгож авна. Хамгийн чухал нь аав нь хэлмэгдэж амиа орлоод үүнээс нь болж ээж нь зүрхний шигтээсээр өнгөрсөн хөөрхий охин руу тэр вебсайтаар үхээч гэж дайрч байсан хүмүүсийн нэг нь манай Жомми байсан ба хамгийн сүүлийн бичлэгийг нь үзээд их л айц очирдсан нь яг тэр охины өөрт нь ирж буй сэтгэлдлүүдийг харж байгаад амиа хорлсон бичлэгэл байсан юм байлаа. Энэ бүхнийг сонссон манай IT залууч гайхан өнөө бичлэгийг нь ажил дээрээ гаргаж ирээд л үзчихэн тэр хараалтай гэж хэлээд байхад энэ нэрэ. За ингэснээр бүх зүйлж ойлгомжтой болж Сэй болон IT залуу хоёр манай Жоммигийн байгаа газрыг өнөөх бамбруушныхын GPS-ээр нь олоод шууд замдаа гарна да. Нэгч Сэйн ч нилээ явсаар нэгэн газар иртэл өнөө бамбруушныхын нэг нүд байх ба ашгүй зөв газраа олоод ирж гээл цааш үргэлжлүүлээ явсаар киноны бүр ихэнд гарсан нөгөө агуулгах шиг газрын яг хаалхан дээр нь тулаад ирхэн тэр. Хаалгыг нь татаад л ороход 정미야. 세희야. Наашгүй IT залууч эрэхтэй зэрэгцэн манай Жоммич цаанаас нэг сандарч твцэн амтан гараад л ирдэг. Тэгснээ нэлээд сандарч төгдрөн би тэр охиныг жинхнээсээ амиа хорлно гэж бодоогүй штэ. Тим комментууд бичсэн миний бас буруу л да. Гэхдээ одоо тэр хараал хийсэн хүүхэлтэйг нь олох хэрэгтэй байна. Тэрийг шатааж байж л энэ хараал нь дуусаж би амьд үлдэх байх гэснээр манайхээ цааш явна. Нэг нь нууц гэмээр хаалга олоод л ороход ханаар нь дүүрэн нөгөө аав нь хэлмэгдээд ээж нь зүрхний шигтээсээр өнгөрөөд өөрөө амиа хорлдог охины гэр бүлийн зургууд байхан тэр. Манай Жоммич яран сандран хаммаг юмыг нь өнгөч явсаар нэг модон хайрцаг олоод л онгойлгоход хараалтай гих бичлэг дээр гарсан өнөө хүүхэлтэй бүр яг дүрээрээ гараад л ирдэг. Мань хэд ч шууд дээрээс нь түр шасгаж байгаад өнөө хүүхэлтэйг хараалтай бичлэг агуулсан өнөө флаш дисктэй хамт шатааж харагдана. Ашгүй ингээд бүх зүйл дууслаа гээд гарахтаа зэрэгцэн өнөө хүүхэлтэй нь сэтгэл санаа нь амарсан манай хэд гэртээ ирэн тайван сайхан байж байхад гинтэл их цээгийнх нь утсан дээр нэгэн бичлэг ирсэн нь нөгөө амиа хорлож өгсөн охиныг яг тэр үед нь хажуунаас нь гудамжны хяналтын камер буюу CCTV-гээр бичсэн дүрс байхан тэр. Ерөнхийдөө бол энэ амиа хорлдог охин өгөхийнхөө өмнө саяны эвгүй хүүхэлдэйг ашиглан хараал хийсэн ба тэр хараал нь гэр бүлийг нь бүхэлд нь үхэлд хүрэгтэл бүүлээдсэн хүмүүсээс хариугаа авах зорилготой байсан ба энэ нь хяналтын камер, элдв утас, компьютерийн дэлгэц зэргээр дамжиж явдаг хараал юм шиг байгаа. Мань хоёрч гайхаа зогсож байхад гинтэл манай Жомми өрөөнөөсөө орилох ба ороод хартал компьютерийн дэлгэцэн дээр өнөө хараал нь яг манай хэдийн гэрлүү орохоор явж буй нь ёстой л нэг лайв бичлэг шиг л харагдах ба цонхоороо гарах гэтэл бас л гудамжны хяналтын камер өөдөөс нь зүглээд л байж байдаг. Манай Жоммич баарг л галз зурх төгөхөд IT залуу шууд л өрөөний хаалгыг элдв тавилгаар тагилж хаахад цаанаас нь өнөөх зүйлс нь балбаад л түлхээд л эхэлдэг. Нөгөө хоёр нь манай Жоммигоос хэдүүлээ ямарваа нэгэн зүйл хийх хэрэгтэй байна. Чиний үзсэн тэр их бичлэгэн дотроос энэ бичлэгнээс олж өгсөн хүмүүст нийтлэг зүйл байсан уу гэж шалгаж эхлэхэд манай Жомми өгсөн хүмүүс хамгийн сүүлд утас эсвэл компьютерийнхаа дэлгэцэн дээр өөрийгөө харсан тэгээд л өгсөн гээд нэгэн сонин зүйлс хэлдэг. Жишээлбэл манай хэд санаж байгаа бол нөгөө элдв бичлэг интернетээр цацаж мөнгө олдог охин интернет кафед сууж байхад дэлгэцэн дээр нь сонин зүйлс харагдаж байснаа гинтэл өөрийгөө харснаар эвгүй зүйлс араас нь хөөж байгаад л өгсөн штэ тий. Үйл явдал одоо үедээ буцаж ирэхэд IT залуу хэрвээ тийм бол энэ байрлахын тогийг л таслахад болох юм байна. Химээ ярилцсанаар түрүүхэн орсон доо зойрын давхар руугаа ганцаараа ороод цахилгааны шийдэг нь тасалгаар болдог. Манай Сэйч хөөрхий аюулгүй яваарай, буцаж ирнэ гэж заавал амал гэхэд IT залуу уучлаарай. Би ч гэсэн тэр бичлэгийг үзчихсэн гэж хэлээд л яваад өгдөг. IT залууг байшингаас гарахтаа зэрэгцэн өнөөх дагаад байгаа хараалн ч гэсэн эргээд яг л IT залууг явж байгаа зүг рүү явж харагдах ба
Нийн хөөхөөрхий манай сахилгагүй дэггүй жоммич өнгөрч IT залууч өнгөрч игч сэйн ёстой л нэг галзуурхын наагуурл байж байхад утасныхан дэлгэцэн дээр яг л байшин дээрх хэсгийг нь харуулснаар манай сэй чи сүнсч бай юу ч бай би чамайг заавал аландаа гэдэл шууд харуулж буй газар буюу байшингийнхаа дээвэр рүү төмөр цохиур бариад л гархан тэр. Өнөөх зургаар нь шалган явсаар яг л тэр газар нь ирэхэд өнөөх хараал хийсэн охин бүр яг дүрээрээ гараад ирэх ба манай сэйг баг багаар дээврийн ирмэг рүү шахсаар гаад л унгачдаг. Мэдээж л бөөн цагтаас сэргийлэгч болж ашгүй манай сэй амьд үлдэн түрэгний тэргээр эмнэлэг түргэгдэх үед яг дээхэн талд нь байгаа гудамжны камер манай хүнийг дагаад л хөдөлж буугаар кино маань дуустдаг. Аав ээжигээ бусдын буруугаас олоод алдаад бүрч болоогүй маш олон хүний дарамтчхалтанд орон амиа хорлож өгсөн охины хараад тийм жамархан арилахгүй л боллоо. Яг энэ үеийн буюу ойролцоогоор 1990-ээс 2010-15 оны үеийн Солонгос аимшиг кинонууд ч бас янзтай шүү те. Яг тэгээд яг энэ шиг эсвэл бүр орчин үеийн нэлээд хэдэн киног тоороо араас нь бэлтжсэн байгаа тул манай бомборнууд юу гэхээ мэдж байгаа штэ те. Саба дараад сүсгэлээ сууж байгаарай.